Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 4-р ангийн хүн ба байгаль хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хүн ба байгалийн хичээл дээрээ иргэн уулзж байгаадаа баяртай байна. Хичээл эхлэхээс өмнө хүүхдүүд дэвтрээ хүн ба байгалийн номоо, үзэг, харандаа зэрэгэ бэлтгэн тавиарай хүүхдүүдээ. Өмнөх хичээлээр бид юу цахилгаан дамжуулдгүй тухай үзсэн байгаа. Ингээд өмнөх хичээлээ сэргэн санацгаая. За багш нь цахилгаан дамжуулагч материалуудыг танилцуулъя. За, миний хувьд цахилгаан дамжуулдаггүй материалууд буюу тусгаарлагч материалуудыг танилцуулна. Төмөр материал цахилгаан дамжуулдаг. Түүний нэг жишээ бол хаалбаг. Төмөр хаалбаг цахилгаан дамжуулдаг. За, цахилгаан дамжуулдаггүй материалын эхний жишээ бол хуванцар байгаа. За, үүнд хуванцар, хаалбаг өмнөх хичээл дээр цахилгаан дамжуулаагүй. Хаачны үзүүр хэсэг нь төмөр материал байсан учраас цахилгаан дамжуулж байсан. За, миний хувьд хаачны бариул хэсэг буюу ичний хэсэг маань хуванцар материалтай байсан учраас цахилгааныг дамжуулаагүй. Түлхүүрний үзүүр хэсэг нь төмөр материалтай байсан учраас цахилгаан дамжуулж байсан. За, түлхүүрний бариул хэсэг хуванцар материалтай байсан учраас цахилгааныг дамжуулаагүй юм. Бичгийн хадаасны үзүүр хэсэг төмөр материал байсан учраас цахилгаан дамжуулж байсан. Бичгийн хавчаарны энэ хэсэг маань хуванцар материалтай байсан учраас өмнөх хичээл дээр цахилгааныг дамжуулаагүй хэмээн туршилтаар гарсан. За, дараагийн цахилгаан дамжуулж байсан материал бол хөнгөн цагаан. Ундааны лаазны будг нь халцарсан энэ хэсэг бол хөнгөн цагаан материалтай. За, энэ хэсэгт бид нар туршилтыг гүйцэтгэхэд цахилгаан дамжуулж байсан. За, цахилгаан дамжуулдаггүй дараагийн материал бол будаг байсан. За, мөн ижил үнэтэй ижилхэн лааз байгаа боловч үүний лаазны гадна талын хэсэг будгаар будагдсан байсан учраас тэр хэсэг цахилгааныг дамжуулаагүй. Дараагийнх нь бол чихрийн цаас байгаа. Амьдрал дээр хүүхдүүд маань энэ чихрийн болон шоколадны цаасыг тугалган цаас гэж яриад байдаг. Энэ цаас маань хөнгөн цагаанаар хийгдсэн байдаг бахан. Энэ хөнгөн цагаан цахилгааныг дамжуулж байсан. За, дараагийн цахилгаан дамжуулдаг материал бал чулуу. Харандааны зурагддаг хэсэг болох үзүүр нь бал чулуугаар хийгдсэн байдаг. Энэ харандааны үзүүр хэсэгт маань цахилгаан дамжуулж байсан. Тэгэхээр бал чулуу маань цахилгаан дамжуулдаг материал байна. За, цахилгаан дамжуулаагүй өөр нэг материал бол мод байлаа. За, үүнд харандааны гадна талын хэсэг цахилгааныг дамжуулаагүй байна. За, энэ бал чулуун дээр мөн бид нар 0.5-ын харандааны доторх хэсгийг гаргаж ирээд туршиж үзсэн. Мөн цахилгаан дамжуулж байсан. Харандаагаараа цаасан дээр зураад тэр зурсан хэсэг дээрээ туршилт хийхэд мөн цахилгаан дамжуулж байсан. Инхээр бал чулуу маань цахилгаан дамжуулагч материал байна. За, дараагийн цахилгаан дамжуулдаг материал бол зис. Цахилгаан дамжуулагч энэ холбогч утасны дотор талд зис байгаа бахан. Тэгэхээр энэ материал маань цахилгаан дамжуулагч материал болох нэ. За, цахилгаан дамжуулаагүй өөр нэг материал бол эрзийн байсан. За, үүнд харандаа үзэгний бидний нөгөө барьдаг хэсэг маань эрзийнээс бүтээгдсэн байдаг учраас энэ зүйл маань цахилгааныг дамжуулаагүй. За, мөн цахилгаан дамжуулдаггүй эрзээний материалтай зүйлд бөмбөг бидний сайн мэддэг. За, мөн цахилгаан дамжуулдаггүй өөр нэг материал бол шил. За, үүнд янз бүрийн тагны нөгөө шилэн бариулууд байсан. За, мөн шилэн аяга. За, мөн өөр материал бол шаазан. За, шаазангаар бүтээгдсэн зүйл бол аяга тавг зэрэг. Эдгээр материалууд маань цахилгааныг дамжуулаагүй. За, тэгэхээр төмөр, хөнгөн цагаан, бал чулуу, зис зэрэг материалууд маань цахилгаан дамжуулагч материалууд байна. Харин хуванцар, будаг, мод, эрзийн, шил, шаазан зэрэг материалууд цахилгааныг дамжуулахгүй байсан учраас бид нар өмнөх хичээл дээр цахилгаан тусгаарлагч хэмээн нэрлсэн байна. За, тэгвэл хүүхдүүдээ бидний сайн мэдих өдөр тутам хэрэгэлдэг энэ уртасгагч маань цахилгаан дамжуулдаг билүү? Үүнийг ашиглаад бид цахилгаан хэрэгслүүдэд ажилуулдаг.
аль хэсэг нь цахилгаан дамжуулдаг юм бол Уртасгагчаа задлаад дотор талын хэсгийг бүгдээрээ харж ажиглаж туршилтаар мэдэж авцгаая. одоо туршилтаар бүгдээрээ энэ уртасгагчийн маань аль хэсэгт нь цахилгаан дамжуулдаг, аль хэсэгт нь цахилгаан дамжуулдаггүй талаар туршиж үзцгээе. Уртасгагч залгуур байна. За, уртасгагч залгуурыг хэрвээ задлаад дотор талыг харуулах юм бол ийм байна. За. Үүнээс юуг нь турших вэ гэж? За одоо хоёлаа энэ уртасгагчныхаа аль хэсэгт нь яг цахилгаан дамжуулаад байна, аль хэсэгт нь дамжуулахгүй байна гэдгийг өмнөх хичээлдэр туршсан туршилттайгаа адилханаар туршиж шалгая. За энэ хэсгээс эхлэе. За энэ ямар материал юм болоо хүмүүс үү? За дамжуулах болов таамаглаарай. За гэрлэн диод маань асахгүй байна. Тэгэхээр цахилгаан дамжуулахгүй байна гэсэн үг. Хуванцар материал ахын. За одоо энэ гаднах таг хэсгийг үзье. Хуванцар материал учраас энэ цахилгаан дамжуулахгүй байна. За одоо энэ бүрхүүл утсыг энийг үзье. За энд мөн дамжуулахгүй байна. За энэ ундраалганыхаа энэ залгуур хэсгийн энэ гадна талын хэсэг дээр шалгая. За энд дамжуулахгүй байна. Хуванцар материал байна. Хуванцар материал байна. За одоо энэ дотор талд байгаа энэ ямар материал юм бол дамжуулах болов? Зис үү? За шалгаад үзье. Дамжуулж байна. За энэ бол зис материал байна. За энэ хэсгээр шалгая. Дамжуулж байна. За тэгвэл энэ утсыг бүрхсэн энэ материал дээр шалгая. Дамжуулахгүй байна. За энэ хэсэгт бүрхүүл нь шалбарсан байна. За дотор талаар нь зис утас явж байгаа юм байна. За энэ хэсэг дээр шалгаж үзье. За цахилгааныг дамжуулж байна тийм ээ. Дамжуулж байна. За тэгэхээр ингээд туршаад харахаар энэ дотор нь явж байгаа энэ цис болон хөнгөн цагаан утсууд маань цахилгааныг дамжуулаад байна. Тэгвэл энэ гадуур нь яагаад ийм хуванцар материалаар бүрдэг юм бол? За мэдээж хуванцар материал маань цахилгааныг дамжуулдаггүй буюу тусгаарлагчийн үүрэгтэй учраас аюулгүй байдлынхаа үүднээс үнийг цахилгаан дамжуулдаг утасныхаа гадна талаар тусгаарлан хийж өгсөн байна. За тэгэхээр уртасгагч маань урт залгууртай байгаа тийм ээ. Энэ хэсэг маань хуванцар материалаас бүтсэн. Дотор нь юу явж байгаа юм бол? Дотор нь утас нөгөө цахилгаан дамжуулдаг утас. Зис утас маань явж байгаа тийм. За тэгэхээр гадна талын хэсэг бол цахилгаан дамжуулаагүй. За энэ үзүүр хэсэгтээ нэг юм болцсон байна гэж. Энэ яагаад юм болсон бол? Цахилгааны аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүйгээс ийм зүйл тохиолдсон байх тийм үү? За тэгэхээр энэ нэг юу вэ? Төмөр вэ? Энэ цахилгаан дамжуулах уу гэж. За хоёлоо шалгая. Дамжуулдаг баха. Энэ хэсэг дамжуулж байгаа юм болов уу? Энэ нөгөө хуванцар хэсэг байгаа учраас энэ дамжуулахгүй байх. За шалгачээ. Нилээн гатуу утсаа бодвол дамжуулахгүй байна. За одоо багш нь нэг бичлэг үзүүлээ. Анхааралтай ажиглаад юу болж байгааг дүгнээрэй.
Хүүхдүүдээ бичлэгийн анхааралтай үзсэн бол одоо бүгдээрээ хамтдаа дүгнэлт гаргацгаая. Эхний бичлэгээс ямар дүгнэлт гаргаж болох вэ? Залгуурын ачааллыг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй юм байна шүү. За, хоёр дахь бичлэгнээс юу гэж ойлгох хүүхдүүд ээ? За, хоёр дахь бичлэгнээс хүүхдүүд маань цахилгааны ил задгай утсанд хүрэхгүй байх гэсэн зүйлийг ойлгож ухаарсан байхаа гэж бодож байна багш. За, дараагийн бичлэгээс бид юу анзаарч ойлгож авсан бэ? За, нэгдүгээр цахилгаан зарлагуурыг утаснаас нь татас салахгүй байх хэрэгтэй. Яг хаанаас барьж утсаа салах вэ гэхээр энд бариул хэсгээс нь барьж утсаа салгах хэрэгтэй байх нэ. Мөн утасны шалбарсан хэсэгт огт хүрч болохгүй шүү. За, сүүлийн бичлэгнээс хүүхдүүд маань чигтэй гараар цахилгаан хэрэгсэлд хүрэх нь аюултай юм а гэдгийг ойлгосон байх. За мөн цахилгаан утсыг шалбарч гэмтгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон байхаа гэж бодож байна. Ингээд дөрвөн бичлэгийг харахаар бидний өдөр тутмын амьдралд тохиолдож болох цахилгааны аюултай байдлын эрсдлүүдийг хар. За багшны энэ дэр нэг юм хэлмээр байна л да. Энэ цахилгааны ил задгаа утсанд хүрэхгүй байх. Гадаа хүүхдүүд маань нэлээд тоглодог. Тэгэхээр нөгөө гадаа тоглож байхад ил задгаа утас ингээ гараад ирсэн мод хүүхдүүд аягүй их сонирхож барьж авах нь. Ямар их аюултай вэ гэдгийг харж болно. За мөн үүн дээр нөгөө хүүхдүүд маань уцаа цэнэглээд цэнгэлсэн утасныхаа нөгөө цэнэглэгчээ залгаатай нь орхидог. За тэгэхээр нөгөө цэнэглэгч утасны маань үзүүрийг авч тоглох буюу дүүнерт маань нэлээд аюултай болоод ирдэг тий. Эдгээр зүйлүүд маань нэлээд аюултай шүү гэдгийг ойлгосон байхаа гэж бодож байна. За одоо хоёулаа нэгэн айлаар зочлие. Энэ айлд эрсдлийн үнэлгээ хийж үзье. За тэгээд тэгэхээр мэдээж бичлэгнээс хараад юу аюултай вэ гэдгийг мэдсэн учраас одоо бүгдээрээ яг тухайн айлыг ямар зүйлээр эрсдлийн үнэлгээг хийж болох вэ гэдэг биднэрт хуудас хэрэгтэй бол. Тэгэхээр бүгдээрээ хуудасаа байршуулъя. За хүүхдүүдээ өмнөх бичлэгээ үзээд за ийм 10 асуулгатай эрсдлийн үнэлгээний хуудас бичсэн байгаа. За, эдгээр 10 асуулга бүхий эрсдлийн үнэлгээний хуудасын дагуу бүгдээрээ нэгэн айлаар зочлие. За энэ айлын зочны өрөө байна. Энд галтагооны хэсэг харагдаж байна. За энэ унтлахын өрөөний хэсэг байна. За энэ угаалгын өрөөний хэсэг байна. Тухайн айлын дөрвөн өрөөгөөр сурагчид маань зочлоод харцсан баг. За тэгэхээр бүгдээрээ эрсдлийн үнэлгээгээ тооцоолъё. За, нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгасан хэсэг. За, зочны өрөөний хэсэгт энд их олон залгуурыг нэг дор залгасан байна. За, өөр унтлахын өрөөний хэсэгт энд залгасан байна. За. Тэгэхээр энд эрсдэлтэй гэсэн үг үү? Эрсдэлтэй. За, хоёр дахь асуулга болохоор гэмтсэн утастай цахилгаан хэрэгсэл байдаг гэх юм байна. Сайн ажиглаарай. Гэмтсэн утастай шүү дээ. За тэгэхээр энэ галт тогооны энэ хэсэгт утас шалбарсан байна. Гэмтсэн байна. За өөр байхгүй. Энэ сэнсний нэг хэсэг ус нэг шалбарсан байна уу? Тийм байна. Шалбараад энд бас хамгаалт хийсэн юм шиг байна тийм ээ. За тэгэхээр энэ айлын хувьд эрсдэл байна уу? Байна. Хоёр дахь асуулгын хувьд эрсдэлтэй байна тийм ээ. За дараагийн асуулга ил задгай цахилгааны утас байдаг гэсэн. За энэ зочны өрөө хэсэгт байхгүй байна. Унтлахын өрөөний хэсэгт энэ хэсэгт энд ил задгай утас байна. Угаалгын өрөөнд байхгүй байна. За галтгооны хэсэгт мөн байхгүй байна. За тэгэхээр унтлахын өрөөний хэсэгт эрсдэлтэй гэсэн үг байна тийм ээ. За тэгэхээр эрсдэлтэй байна. За тэгвэл унтраалга болон арзетик
гэмтэлтэй байгаа хэсэг талаар. За арцетикнуудыг бүгдээр ажиглая. За энд гэмтээгүй байна. За энд гэмтээгүй. За гэмтэлгүй байна. Тэгэхээр энэ айлын хувьд энэ Унтраалга болон арцетик гэмтэлгүй байна. За цахилгааны утаснууд газраар байрладаг гэсэн юм байна. Зарим айлаар орохоор газраар нөгөө цахилгааны утсууд хөглөрөөд явхад хүлт тэглээд идэг тий. За энэ айлд харъя. Газраар утас байна уу? Энэ бүр хэвсэн дагуураа явуулчихсан байна. Энэ орон дагуураа газраар хөглөрсөн байна. За угаалгын өрөөнд бол харин байхгүй байна. За энэ яг газраар бол бас байхгүй байна. За тэгэхээр эрсдэлтэй гэж үзэх үү? Эрсдэлтэй. Эрсдэлтэй байна. За дараагийн зүйл хүүхдийн гар хүрэхээр газарт арцетик байрладаг гэсэн юм. Нилээн доор байрладаг гэсэн үг байна тийм. За энд бол хүүхэд хүрэхээр л юм байна. За энэ их доор байрлсан байна тийм ээ. Доор байр. За мөн тэр нөгөө энэ залгуур чинь бас энэ бас орох нь тийм ээ. Энэ нойлын өрөөний энэ арцетик бас их доор байрлсан байна. Энэ арцетик биш. Нөгөө нойлын цасны 50 ах шиг шүү дээ тийм байна. За энийг дарчээ тий. За галтагоонд хүүхдийн гар хүрэхээр арцетик. За дээр байрлсан байна тийм ээ. Тэгэхээр энд том өрөөнд болон унтлахын өрөөнд их эрсдэлтэй байна гэсэн үг. За тэгвэл эрсдэлтэй тооцсон. Эрсдэлтэй. За дараагийн зүйл чихтэй орчинд цахилгаан хэрэгсэл ажилуулдаг гэсэн юм. За зочны өрөөнд чихтэй хэсэг байхгүй байна, энд байхгүй байна. За харин энэ угаалгын өрөөнд сэнсний маань энэ утас яасан байна. Угаалтурын чихтэй хэсэгт очисон байна. Энэ маш аюултай. За галтгооны хэсэгт ажиглая. Энд мөн чихтэй. Угаалтур дотроо бүр утас нь явж шүү дээ. Утас нь явж байна тийм. Энэ маш аюултай. Мөн энэ шалан дээгүүр хэрвээ ус асгарсан байвал цахилгааны утас энд хэрвээ устай байх юм бол маш аюултай. За тэгвэл 7 дугаар асуулганд эрсдэлтэй. За энэ айлын үед эрсдэлтэй. За утасны цэнэглэгчид залгаатай орхидог хэсэг. За утас залгасан газар байна уу? За энэ айлын хувьд гар утсаа ихаа цэнэглэгчийг залгаж орхисон хэсэг байхгүй байна. Тэгэхээр энэ айлын хувьд бол эрсдэлгүй байна. Хэрвээ гар утсынхаа цэнэглэгчийг залгаатай орхисон тохиолдолд ялх хүүхдүүд маань үүний аюулыг мэдэхгүйгээр түгээр тоглодог, амандаа зуудаг, ингээд тогон цохиулах маш өндөр эрсдлийг дагуулдаг байгаа. Тэгэхээр үүнээс байнга сэрэмжилж байгаараа эцэгчүүдээ. За дараагийн асуулга цахилгаан хэрэгслэр тоглодог хэсэг юм. За ажиглая. Цахилгаан хэрэгслэр хүүхдүүд бол нэлээд тоглодог тийм ээ? Тийм тоглоод идэг. Тэгэхээр энэ айлын хувьд энэ унтлахын өрөөнд хүүхдийн тоглоом газраар байна. Магадгүй энэ залгуур хэсгээр тоглодог байж магадгүй гэж надад бодогдоод байна л да. Тэгэхээр энд тоглодог гэж ойлгож болох уу? Яг цахилгаан хэрэгслэр тоглож байгаа дүр зураг бол зураг дээр бол харагдахгүй байгаа хэрнээ тоглож байгаа явцад цахилгаан хэрэгслэл тогтоомонд ороо явдаг гэж ойлгож байна. Тийм энд их ойрхон байна. Тэгэхээр эрсдэлтэй байна. За тэгэхээр энэ хүүхэд шиг ингээд тогон залгаатай байгаа цахилгаан хэрэгслэр огт тоглож болохгүй нэ шүүхтүүд ээ. За сүүлийн асуулга гэрээс гарахтаа цахилгаан хэрэгслээ залгаатай орхидог гэсэн асуусан. За энэ өрөөнд бол эзэнтэй байгаа учраас гэрээ орхиж гараагүй байна. Харин унтлахын өрөөний хэсэгт энд эндүүгээ залгаатай орхисон байна. Энэ маш аюултай. За угаалгын өрөөнд эзэнтэй байна. За галтгооны өрөөнд эзэнгүй орхисон зүйл юу байна? Залгаатай орхисон. Энд эндүүгээ залгаатай тэгээ бүр ингээд улаар нь тавиад орхичихсан байна те. Энд маш эрсдэл дагуулж байна. За ус услагчаа мөн залгаад орхисон байна. Плетгээ бас залгаад орхисон байна. Давхар бас энэ утас нь усан дотор энэ яваад бүр маш өндөр эрсдлийг дагуулж байна. Тэгэхээр энэ галтгооны хувьд бол энэ айлын хувьд маш их эрсдлийг дагуулсан байна. Энэ айлын хувьд болохоор яг тухайн өрөөгөө эзэнгүй орхисон үед ямар цахилгаан хэрэгсэл залгаатай байна вэ гэдгээр хөтөлбөрийн эрсдлийг тооцлоо. Ер нь хүүхдүүд маань, эцэг эхчүүд маань гэрээ орхиж гарахтаа тийм ээ. Гэрээ цойжлоод гарахтаа цахилгаан хэрэгслүүдээ бүгдийг шалгаад салгаж гардаг баха гэдэгт найдаж байна. За тэгээд ингээд харахаар энэ айлын хувьд эрсдлийн 10 үнэлгээний 8-нд нь эрсдэлтэй хэмээн. Маш өндөр эрсдэлтэй хэмээн тооцогдлоо. За тэгэхээр одоо энэ айлд зориулаад
энэ айлт гэлтгүй ер нь айл өрхөд зориулаад нэг зөвлөмж бичиг гэвэл ямар зөвлөмж бичих вэ хүүхдүүдээ? За түүнээс гадна энэ үнэлгээний хуудасны дагуу хүүхдүүд маань аав ээжтэйгээ хамтраад гэртээ эрсдлийн үнэлгээг бас хийгээрэй. За тэгээд мөн эрсдлийн үнэлгээгээ хийчихэд түүнийгээ засан сайжруулах зөвлөмж бичиж болно. Гэхдээ хүүхдүүдээ засан сайжруулахдаа гэр бүлийн оролцоотойгоор, гэр бүлийнхээ нэгэн гишүүний оролцоотойгоор тухайн зүйлээ засан сайжруулна гэдгийг ойлгоорой. За тэгэхээр хүүхдүүдээ эдгээр алдаануудыг маш аюултай эрсдлүүдийг хэрхэн засаж сайжруулах талаар дараах зөвлөмжийг багш нь хүргэж байна. Дэвтэртээ тэмдэглэж аваад хэрэгжүүлээрэй. За нэг дор олон цахилгааны хэрэгслийг залгаж болохгүй. Яг тохирох хэмжээнд нь цахилгаан хэрэгслүүдэд залгах хэрэгтэй. Цахилгаан хэрэгслийнхаа залгуурыг зөв газраас нь татаж салгана. Утаснаас нь татаж салгаж ерөөсөө болохгүй. За мөн цахилгаан хэрэгслээ цэвэрлэх үедээ цахилгаан хэрэгслээ тогноосоо салгасан байх хэрэгтэй. Хэрвээ тогн залгаатай чигээр нь угааж цэвэрлэх юм бол энэ маш аюултай байдаг бахнэ. За мөн цахилгааны утас маань шалбарсан байх юм бол түүнийг ашиглаж болохгүй. Заавал аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу утсаа хамгаалах хэрэгтэй юм шүү. За мөн ажиллаж байгаа цахилгаан хэрэгсэлд төмөр зүйлээр буюу цахилгаан дамжуулдаг хэрэгслэр шууд хүрч болохгүй. Цахилгаан гүйдлээс заавал салгасны дараагаар хүрэх хэрэгтэй. За мөн чихтэй гараараа унтраалгаа салгаж болохгүй нэ. Заавал хуурай гартай байх хэрэгтэй. За бага насны хүүхдүүдийг маш анхааралтай асрах хэрэгтэй. За гар утасныхаа цэнэглэгчийг салгахгүйгээр ил задгаа орхиж болохгүй. Энэ нь маш их эрсдлийг дагуулдаг шүү. Мөн бага насны хүүхдийн гарт хүрэхээр газарт ханандаа арзайтгаа байрлуулж болохгүй. Аль болохоор гар хүрэхээргүй өндөр газарт байрлуулах хэрэгтэй. За мөн чихтэй орчинд цахилгаан хэрэгслийг ажилуулах нь маш аюултай байх нэ. За гадаад тоглож байх үедээ цахилгаан дамжуулах шугам руу авирч болохгүй. Мөн ил задгаа цахилгааны утас байвал түүнээс барьж авч болохгүй. Мөн цаасан шувуугаар гадаа бид нар тоглох дуртай байдаг. Цаасан шувуугаар тоглохдоо цахилгаан дамжуулах шугамаас хол байх хэрэгтэй шүү хүүхдүүдээ. За эдгээр зөвлөмжийг ахуйн амьдралдаа байнга санаж хэрэгжүүлж байгаарай. За хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийн сэдэв бол цахилгааны аюулгүй байдал байлаа. Тэгэхээр эрсдлийн үнэлгээний хуудасныхаа дагуу өөрсдийнхөө гэрээг энэхүү үнэлгээгээр үнэлээд за тэгээд гэр бүлийнхэнтэй зориулсан зөвлөмж боловсруулахыг багш нь гэрийн даалгавартаа өгье. Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна хүүхдүүдээ. Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа. Гараа тогтмол ариутгаж угаахаа мартаоцай. Баяртай. Шаардлагатай тохиолдолд гадуур гарахдаа маска зүүхээ мартаоцай. Баяртай хүүхдүүдээ.